Сайн бацхан үзэгчтэй лаа телевизээс бэлтгэн хүргэдэг ингийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэх бэлэн болсон байна. За өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор зурхаач асуултгүй цэнгэл буюу Дашин Батцэнгэл хүрэлцэн гэрч оролцож байна. За таны бүгд мэндийг хүргэе. За юуны өмнө одоо энэ зурагт үзэж байгаа малчид Монголын одоо энэ ард түмэндээ бол одоо өглөө болж байна. Тэг хүн болгонд инээмсгэл энэ зурагтын бас нэвтрүүлэг үзэж байгаа бүх хүмүүст бол одоо мэдчихлээ. Зурагтын. За тэгэхээр таны бас нэрэнд бас их учир байх шиг байна л да. Энэ одоо зурхаач асуултгүй цэнгэл гэж байна. Тэгэхээр хоёулаа бас эндээс яриагаа эхлэе гэж бодож байна. Яагаад чухам ингэж асуултгүй цэнгэл гэж нэр идэх болсон бэ? За би 1990 оноос өмнө дөө 87 оноос шахуудаа баг. Ер нь энэ асуултгүй үзнэ гэдгийг Монголд анх гаргаж ирсэн хүн л дээ. Тий. Тэгэхээр одоо энэ асуултгүй цэнгэл гэдгээр бол Монголд бол үнэхээр юм брэнд болж чадсандаа бол сайхан байна. Энэ нэрэнд их дуртай шүү дээ. Асуултгүй цэнгэл гэдэг. Тий. Тэгэхээр энэ нэр маань болохоор зурхаачтаас юм ялгаатай юм бэхээр зоос чулуу барихгүй, хүний амьдрал ахуйг яриулахгүй, овг нэрээ хэлээд үлддгийг л Монголд мод болгож чадсан л хүн л дээ. Тий. Одоо шууд утгаар нь тийм ээ. Тий. Овг бол хүний ген байдгийг, нэр бол зураг байдгийг, нийлэхээр хувь заяа болж хүний амьдрал ахуй одоо байгалийн мэдрэмжээр зохиогдож гарч ирдэг байхгүй юу? Тэгэхээр зураг бол өөрчлөгддөг. Би чам тайлдаг оном дээр хүрзээр усаад арилдагтай адилхан ген арилахгүй, тэрнтэй адилхан зураг арилахгүй. Ер нь бол одоо энэ эцэг эхийн одоо энэ нэр өөрийн нэрнээс хүний хувь заяа шалтгаална. Нөгөө төрсөн өдрийн төр гарсан өдрийн гариг гэдэгтэй адилхан. Тэгэхээр ер нь бол одоо хүмүүс бол одоо энэ асуултгүй цэнгэл нэрээр энэ олон жил одоо надыг хүндэлж байгаа энэ олон албан байгууллагууд энэ олон одоо энэ үзэгчид энэ олон миний одоо энэ пен бүгдээрэнд нь бол маш их одоо баярлж явдаг шүү. Тэгээд Монголдо энэ эх орондоо маш их хайртай энэ эх орныхоо одоо энэ эцэг их Монголыг одоо сайхан бүтээж байгаа одоо бүхэл сайн сайхан хүмүүст их баярлж явдаг да. За тэгэхээр үүнээс гадна бас энерги талаас хүнийг бас судалж нэмж болох байх тийм ээ. Энергээр тав судалдаг ер нь. Тий би болохоор энэ энерги номыг 2015 онд бол бичсэн ном байна. Энерги ном. Тэгээ энэ ном маань болохоор 15 онд 16 онд бол гадуур бол дэлгүүрүүдээр борлогдсон 17 оны энэ шинэ хэвлэл байхгүй юу? Тэгээ шинэ хэвлэл. Тэгэхээр энэ энерги номыг бол би энэ ихтлгүүрийн 10 дугаар байранд би өөрөө сурхаач асуултгүй цэнгэл гэж ажилладаг гадна хаяг байгаа. Ихтлгүүрийн баруун талын 10 дугаар байшинд. Тэгэхээр энэ өөрийн гар дээрээс номоод борлуулвал их сайхан санагдаад. Тэгээ хүмүүс энэ номыг сонирхвол над дээрээс ирээд өөрийн гараар ингэж авал их сайхан байна. Тэгэхээр энэ энерги гэдэг энэ номны энэ энерги гэж энэ ном байна шүү дээ. Энерги гэж номон дээр Бурхан халдуу уулын зураг байгаа. Тэгэхээр энэ Бурхан халдуу уул маань болохоор би өөрөө Хинтийн аймгийн төвийн 10 жил төгссөн. Би өөрөө энэ Бурхан халдуу уул нь дэлгүүн болдогтой бол огшиж омогшиж онгоож гүйж байгалийн мэдрэмж энерги бол нарнаас авдаг. Тэгэхээр энэ монголчуудад би юу гэж хэлмээр байна гэхээр монголчуудын инээмсгэл бол зүрх сэтгэлтэй хүн чанартай байдаг нь нар заяатай учир нь байдаг байхгүй юу? Тэгээ олон жилч тэнгэр гэж ярьлаа да. Бид нар тэгээд нар заяатай монголчуудын энергийн талаар энэ номыг бичсэн. Тэгэхээр хүн болгон энэ номыг бол одоо бас ойлгоосаа энэ ном бол би өөрийн талаар бичээгүй хүмүүсийн зүрх сэтгэлд хэрэгцээтэй хүмүүсийн ирээдүйд хэрэгтэй ном байгаа юм л да. За. Тэгэхээр үүнд бас тодорхой хэмжээний таны өөрийн чинь үзэл бодол тийм ээ бас өөрийн чинь зурхаа бас үзэж харах зүйл бас бүгд багтсан байх гэж бас бодож байна. Тий энэ номонд бол миний талаар бол багтаагүй. Яг хүмүүст юу хэрэгтэй вэ гэхээр хүмүүст одоо энэ зүрх сэтгэл гэж зүйл бол угаасаа бүх монгол хүнд байдаг байхгүй юу? Монгол хүний зүрх сэтгэлд юу хэрэгтэй вэ гэхээр монгол хүний зүрх сэтгэлдлийг ганц гээгүүлж байгаа зүйл бол эрх чөлөөгөө бид нар гэрэл гэгээр л олж авдаг шүү дээ. Зүрх сэтгэлдээ. Тэр зүрх сэтгэлдээ олж авах гэрэл гэгээгээ олж авахыг л бид энерги авлаа гэж яриад идэх байхгүй юу? Тэгэхээр монголчууд бол зүрх сэтгэл одоо сүүлийн үед нь зүрх сэтгэл гэдэг маш их алдагдаад байна шүү дээ. Тэр нь яг юуг хэлээд байгаа юм бэ гэхээр монголчууд бол тэр чигээр зүрх сэтгэлтэй байгаа.
ганцхан бидний эд материал баригдаад энэ эх орон газар шороогоо хайчих гад энэ аршаа ус агаарын цэвэр энэ амар амгалан мэдрэхгүй байгаа чинь зүрх сэтгэлгүй болцгоо гэл байглаас холдоод цаг секундгүй холдоод өөрийгөө алдчих гад өрөөл устдаа садаа болчих гээд байгаа учраас бидний зүрх сэтгэл гэдэг зүйл энэ дотор байгаа шүү дээ. Тий. А бид нар болохоор энэ зүрх сэтгэл дотроо энэ баригдахгүй хамгийн гол нь толгой тархиндаа баригдаад байгаа чинь бол эд материаланд бол боолчлогдоод толгой тархиа бие биенийхээ толгой тархийг угааж чаднаа. Бие биенийхээ оюуны зүрх сэтгэлийг бол угааж зүрх сэтгэлдээ одоо бие биентэй хайр ухаанаар хань болж нэгдэж амьдрах энэ жоохон Монгол 3 сая хүн нэгдэж амьдрах хэрэгтэй. Тэгэхээр энэ энерги гэдгийн одоо энэ номыг бол одоо 15 онд зохиосон доо. Энэ номыг уншсан улсууд бол үнэхээр одоо бас энерги гэдэг зүйлийг үнэн зөв ойлгосон. Энэ номыг ойлгосноор хүн зүрх сэтгэл өөрийгөө олж харнаа. Энэ номыг олж харснараа энэ Монгол орныг хайрлнаа. Монголчуудад бол алтаар дутахгүй. Бид бол нүүрсээр дутахгүй, бид утаагаар дутахгүй. Бид юугаар дутаад байна? Хүн чанар, шудраг ёс. Энэ аршаа ус энэ амар амгалангаар дутаад байгаа чинь бид нар бол одоо энэ нар заяатайгаа нэгдүгээр зүрх сэтгэлдээ мэдрье. Хүн болгон зүрх сэтгэл хэрэгтэй. Тэгэхээр энерги номыг уншаарай гэж зөвлөмөр байна. За. Тэгэхээр монголчуудын хувьд энерги яг юу юунаас бас авч болд юм бэ? За нарнаас авч болж байна тийм ээ, бас мэдээж бас нутаг уснаас энерги гэдэг зүйлээс нөхөж авч болдог баг. Тэгэхээр энергит бас нөлөөлдөг хүчин зүйлүүд бас байж болох баг тийм ээ. Тийм. Хүчин зүйлс. Энэ энерги гэдэг сэдвийг бол хүн болго ярьчаад дийдэг сэдв биш л дээ. Би бол бас хүмүүс бол их хүн болгол энерги ярьж ийн гэж эд материалаас энерги ав. Дээр нь болохоор бүр гадны хүчнээс энерги ав гэдэг. Тэгээ ер нь хүний толгой тарих гэдэг чинь бол одоо энерги бол толгой тархиндаа авахгүй шүү дээ. Тий. Тэгээ энэ номон дээр нэг үг байна. Монголчуудын оюуны үндэсний эрхчлөө бол энэ зүрхэнд суух нар юм аа гэж байгаа. Тэгэхээр монгол хүний зүрх сэтгэл хүн чанар шудраг ёс нь бол энэ зүрхэн дээр нараараа гойдогт байгаа юм аа гэж байгаа байхгүй юу? Тий. Одоо бол энергийн 100, оюуны сэргэн мандалтын 100, улс хөгжлийн 100, бидний 100 байхгүй юу? Тэгэхээр бидний 100 байл гэж ойлгоё. Бидний 100-д юу хэрэгтэй гэхээр энэ зүрх сэтгэл хэрэгтэй байхгүй юу? Энэ зүрх сэтгэлийг бол Тэнгэр гэл гээгүүлээгүй. Тэнгэрийг Тэнгэрд итгэдэг гэж олон жил ярьлаа. Ер нь бол Тэнгэрийг бол Тэнгэрийн дээж болох нь гэрэлгээ алтнаар бидний зүрх сэтгэлийг гээгүүлж байгаа. Бид бүхний дэлхийг инээлгэж байгаа ганцхан хүч бол одоо нар юм байгаа шүү дээ. Энэ нар маань болохоор хүний зүрх сэтгэлийг гээгүүлж байгаа ганцхан хүч. Тэгэхээр одоо нэг 7 хүрд мөрд гэж яриад байгаа юм. Хүний энэ зүрхийг нарл гээгүүлж байгаа хүн чинь зүрхэндээ л ганцхан хүрдтэй. Тэгэхээр тэр нарны элчинээр хүний зүрхэнд ирснээр одоо энэ хүн бол дотроосоо агааржуулагч шиг одоо зүрх сэтгэл чинь одоо ингээд цэвэршигдээд дотроосоо ертөнцөө цэвэрлжээж энэ гадаад ертөнцөө авч явах амьдралыг л одоо энерги автсан энэ гадаад ертөнцийн сайхан амьдарч байгаа гал бид зүрх сэтгэлтэй энерги авлаа гэдэг. Тэгэхээр энэ хүний зүрх сэтгэл дээр зүрх сэтгэлтэй хүмүүст нэг зүйл байдгийг. Зүрх сэтгэлтэй хүмүүст. Оюун санаа гэдэг зүйл бол зүрх сэтгэлтэй хүнд байдаг зүйл байхгүй юу? Оюун санаа гэдэг. Энэ толгой тархиндаа захирагдсан хүнд бол зүрх сэтгэл байхгүй. Оюун санаа гэдэг зүйл байхгүй учраас тэр сайн сайхан юм, тэр хайр гэдэг зүйл, ухаан гэдэг зүйл, тэр хүнийг одоо тэр ойлгоно, инкрэлн, хайрлна гэдэг зүйл бол байдгүй. Тий. Тэгэхээр энэ энергийн номон дээр бас нэг үг байна. Тий. Ялангуяа энэ энерги гэж номон дээр тулгуурлаж ярихад бол хүмүүст нэг зүйлийг ярмаар байна л да. Та энергийн талаар одоо ямар сэдв надаар яриулмаар байна энэ үзэгчтэй. Таны санал. За энерги гэхээр одоо мэдээж судлаа. За чулуугаар үзэж хардаг хүмүүсүүд бас аавра гэдэг зүйлийг маш их ярьдаг л да. Энерги бол өөр аавра юм аа гэдэг. За аавра гэдэг талаар бас. Ер нь аавра гэдэг чинь бол орсууд бол одоо энэ нарны туяа дэлхий дээр бууж байгаа тэрэнд нэг масс тогтоогоод массанд нь тогтоосон нэрийг л аавра гэсэн юм. Тэгэхээр аавра гэдэг тэр дэлхий дээр бууж байгаа масс чинь бүх юмыг ингээд энэ нарны цацраг бол масстай юм аа тэрэнд аавра гэж нэр өгсөн байхгүй цацарж байгаа. Тэгэхээс бол одоо тэр цацарж байгаа юу бол одоо хүнд бол одоо ингээд
Ер нь нарны цацраг бол хүний нөхцөлийг онгойлгож яадаг. Хүний энэ амьсгал зэх салхаа гიშгэг байгаль өөрөө алтан нараараа алтан зүрхийг гийгүүлээд алтан нар руугаа огшиж онгоож гээд дээшээ мэдрэмж энерги бид нар сансар окторгоо хязгаар өгдөөцэн алтан нарнаас элч энерги зүрхэндээ хайруулгаж авдаг. Алтан нар болохоор бидний одоо зүрх сэтгэлийг сонсож байна. Бидний зүрх сэтгэл дээр алтан нар маань бол одоо энэ өгдөөц аав ээж алтан нар алтан зүрхийн маань гийгүүлж байна. Аршаан усаа өгж байна. Алтан дэлхий дээр гიშгүүлж байна. Амьд бүтэн явуулж байна. Урт наслуулж удаан жаргуулж байна шүү дээ. Тэгэхээр энэ сансар окторгоо хязгаар алтан нар маань болохоор ямар учиртай юм бэ гэхээр таны одоо энэ урал бол ном сум байхгүй юу? Тэгэхээр энэ ном сум маань бол одоо ингээд энэ тэлээд энэ онгоо огш гий гэсэн нэг зүйлүүд чинь болохоор ном сум яагаад яхад байгалийн юу тавигдчихж байгаа. Тэгэхээр нөгөө эрчүүл маань нэг уулан дээр гараад ингээд гач нөгөө нар амьсгалахаар нар гийгээд нүдэн дээр ингээ огшохоор зүрх огшоод нар гийгж энерги авч байгаа штэ. Тэгэхээр монголчууд бол нарнаас зүрхэндээ энерги авдаг. Монголчуудын одоо энэ зүрх сэтгэл дээр бол одоо ирж байгаа энерги маань бол инээмсгэл, эрхэмсэг зан, эрх сэтгэл, эрх чөлөө одоо энэ сайхан Монгол орны энэ газар шороог бол энэ үг дээдс маань гэрэл гэгээгээр гээгүүлээ зогсохгүй гэрэл гэгээгээр зүрхэнд нь эрх чөлөөг нөгж ухааныг нөгж хайрын суулгаж хамгийн гол нь Монгол улсны хөгжил ирээдүг бол одоо өөрөө байгаль өөрөө угааж гэрэл гэгээгээр байгаль дэлхийгээ цэвэршүүлж угааж ариутгах гэж байгалийн нэг цэвэрлэгээ одоо явагдаж байгаа. Тэр том байгалийн цэвэрлэгээнд бол зүрх сэтгэлтэй улсууд үлддэг толгой тархиндаа гэм нүгэлтэй толгой тархиндаа харанхуй баригдсан улсууд бол чөтгөр захирагдаж зүрх сэтгэл нь хаягдаж алхаа гიშгэн бол гадны хүчин захирагдаж энэ Монгол улсыг бол гутааж байгаа. За тэгэхээр энэ энерги зүйлийг би ярихад бол нэг зүйлийг ярихгүй бол болохгүй гэж ойлгож байна. Тэр зүйл нь бол юу юм бэ гэхээр энэ энерги зүйл нь болохоор яг нь болохгүй энергийн талаар нэг яриадах л да. Монголд бол одоо энэ моргийн газар гэж байгаа, шоронгийн газар, оршуулгын газар, бар буудал, саавн, энэ садар самуун явдал, энэ аваар асал сэжиг шүжиг болсон газар бол монголчуудаа нар хүн болгон дээр тусчгаатай адилхан тэр нар чинь тэр газар тусдгүй шүү. Яагаад гэвэл тэр газар хүний зүрх сэтгэл тогтохгүй, тэр газар хүний алхаа гიშгээ тогтохгүй, тэр газар хүний нөхцөв бөглөвч шүд ам зуугдаж үсгэдэг садсааж тэр газар бол одоо үүсдэг нэг юм олон зүйлүүд байдаг. Жишээ нь хүн алсан хүн хулгай хийсэн хүн энэ муу явж байгаа улсууд дээр бол гэрэл гэгээ хүртэл зогтож явдаг. Тэгээд энэ хүүхдийн цэцэрлэг өндөр уулын орой парк марк одоо инээмсгэл эрхэмсэг дуу хөгжим амар амгалан найсаг үйл ажиллагаа болсон газар бол гэрэл гэгээ өөрөө цугларч яадаг. Тэр газар бол хүний унтаж амарсан сэтгэл санаа амархан тэр газар бол эрхчлөө өгдөөцийн хайраа эдэлж энерги авч яадаг байхгүй юу. Тэгэхээр бид нар бол өнөөдөр бол яг юу гэж ярих гээд байна. Өнөөдөр бол бид нар биш үү? Би Монголд бол энергиг ярихдаа энэ энергийн Чингис хааны энэ бурхан халдуу уулын энергиэд би мэдэрж үздэг. Бурхан халдуу энергиэрээ бол би мэдрэг заслаа хийдэг. Жишээ нь энэ нарны элч энерги үүрийн гэгний цэвэргаар намган байдал, усны явжгына шууны зэрэг галын дэвргээ үс ногооны өнөр хүүхдийн нэмсгэл солонгийн 7 өнг намган байдал, үс ногооны өнөр шууны зэрэг энэ усны хожигно гэдэг зүйлийг хүний зүрх сэтгэлийг хөглөөд хүний толгой тархинд байсан аваар осол энэ гай барцад энэ байгалийн одоо энэ тавтагчшгүй үеийн үүрийн гадны нөлөөллийг би өөрөө засдаг байхгүй юу? Тий. Тэгэхээр энэ зүйлүүд хүний зүрх сэтгэл байх ёстой 9 зүйл. Одоо энэ 9 зүйл бол эрхэм чанар гэсэн үг. Хүнд энэ хүний зүрх сэтгэлд энэ байгалийн 9 зүйл гэрэл гэгээр бий болж идэг. Энэ 9 зүйл. За энэ 9 зүйл бий болсноор хүний зүрхэнд бол энэ ам, ухаан, алдар, хайр, эрхчлөө, итгэл, найдвар, эх орон, элэг бүтэн залуу нас, гоо сайхан, авьяас бэлэг, мэлми, алхаа гიშгэ амьсгал зэгцүүл гэрэл гэгээр хүний зүрх сэтгэлд бол одоо аривжиж хөгжиж байдаг. Энэ аривжиж хөгжөхөөрөө бид нар болохоор соёлтойгоо ойрхон, оюуны баялаг, сэтгэлийн баян, элэг бүтэнтэйгээ ойрхон, эрхчлөөгөө энэ насандаа эдэлж яддаг л да. Тэгэхээр бидний одоо энэ хамгийн гол одоо энэ зүрх сэтгэл байхгүй газар бол одоо энэ хүний за би энэ энерги ярьж байгаа юм чинь энэ хүмүүст нэг тодорхой нэг юм ярья. Хүний тархин дотор бол одоо хүү нэгдлийн үеэс монголчуудын бас нэг мэдэрж ирсэн нэг 29 зүйл байдгийг. Тарих бол үүлийн үрийн саваа энэ бүндгэр. Тэгэхээр тархин дотор бол үхэл байдаг, өвчин байдаг, ганцаардал байдаг, уур уцаар, гэм нүгэл шунал ус сонцон сэжиг шүжиг айд сэтгэлгүй байдал харанхуй хүйтэн атаачтай муу үг тэр газар бол алхаа гიშгэ гэрэлгээгээ очихгүй байгаа учраас тархин дотор муу муухай юм явагдчихэд. Тэгэхээр хүний энэ нөхцөл бөглөрснөөр хүний тархины эдис хэдэн зуун саяараа үхээд хүний цусны урсгалын судасны бөглөрл хүний одоо энэ бүх юм чинь бол одоо энэ толгой тархиа бол маш их олон эд хөрөнгө бодож маш их гэм нүгэл шунал атаачтойгоор бол хүн бол толгой тархиа бол их өхүүлж байгаа шүү дээ.
Тэгэхээр бид бол толгой тарихаараа юм шийдэхгүй. Тарих бол үеийн үрийн сав учраас бид нар энэ энерги гэдэг зүйлийг ярихаараа тарих толгоондоо захирагдаж ямар нэг юм бүтээхгүй хамгийн гол нь зүрх сэтгэлээ дагая гэж гай. Зүрхэн дотор бол хайр байдаг, зүрхэн дотор инээмсэглэл байдаг, зүрхэн дотор эрх чөлөө байдаг. Тэгэхээр одоо бид нар миний мэлмэч гэсэн тухандаа бас зүрхэндээ байдаг. Миний алхаа гიშгэх зүрх чиглүүлж яадаг. Миний алтан нар ч гэсэн зүрхэнд тусч байгаа. Тэгэхээр бол хүн болгон энэ алтан нарнаас энерги авдаг. Тийм учраас монголчуудаа бид нар заяатай. Би инээхтэй ч гэсэн гэрэл гэгээр мишэж инээж та нартай мэдлэлж байгаа. Та нар бол бас инээмсэглэл сайн сайхан бүхэл зүйлээ бас хайртай улсуудтайгаа инээмсэглэлээр бэлгэлжээж тэр хүмүүсийнхаа гэм нүгэл зүрх сэтгэлд очоогүй харанхуй хөвгтөн жаврыг гэрэл гэгээр үргээж энэ Монгол орноо хөгжүүлэхэд хүн болгоны одоо зүрх сэтгэлийн хувь нэмэр шудраг сайн сайхан оршууд байна л да. Тэгэхээр бас бидний өгөгдөж ирсэн ёс заншилж гисэн ер нь цайс хүнийхээ дээжийг наран ихтэй. За тэгээд уул усандаа. Бид нар болохоор нэг амар зүйл нь болохоор хүний зүрх сэтгэлтэй хэн ойрхон бэ гэхээр алтнаар ойрхон. Тэмээн дээрээс нар ойрхон, наран ойрхон. Тэгээд бас нэг юм хэлэхэд таны зүрх сэтгэлтэй хамгийн түрүүнд ойрхон зүйл нар ойрхон байна. Тэнгэр биш. Тэгэхээр тантай бас ойрхон зүйл нь байгальд их ойрхон байхгүй юу? Тий. Ан амтан цэцэг навч хүн амтан ойрхон. Бас нэг зүйл нь болохоор элэг үтэн таны зүрх сэтгэлтэй ойрхон байна. Элэг үтэн ам ойрхон байна, алдар ойрхон байна, их орон ойрхон байна. Эцэг их аршаавс амар амгалан алтан зүрхтэй ойрхон байна. Тэгэхээр бид нар болохоор энэ юмаа шашинтай ойлгохгүй, энэ юмаа болохоор янз бүрийн намтай ойлгохгүй, төлтөө ойлгохгүй. Бид нар бол одоо шашинч бай, төрч бай, энэ намын улсууд маань болохоор бид бүхний толгойд болохоор энэ шашин машинаа төрийн төлөө явуул гэж байгаа. Бид нэр зүрх сэтгэлээ сонсоод энэ Монгол орныхоо энэ газар шороог хайрлах, аршаавс амар амгалангаа хайрлаж, ирээдүйн үр хүүхдийнхаа төлөө зүрх сэтгэлээ зурулж энэ Монгол орныгоо алтан нар болгож авч явъя гэсэн одоо зүрх сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй байна л та. Тэгэхээр Монгол орны хамгийн үнэтэй юм бол энэ миний гიშгэж байгаа газар шороо үнэтэй. Дараа нь бол миний бол үнэтэй зүйл бол юу вэ гэхээр эрүүл мэнд өвдөж авахгүй байх, өөртөө эрсдэлд орохгүй байх үнэтэй. 2 3 дугаар үнэтэй юм бол монголчуудын цаг хугацаа бол асар их үнэтэй. Би энэ 90-ад оноос хойш одоо энэ буруу юм хийгээд толгоо угаагаад би биентэй энэ гэм нүгэл шунлаар хүний зүрх сэтгэл хаюулж Монгол орны хүмүүсийн ард түмний алхаа гიშгээг алдагдуулж байгаад бол би бол маш их дотроо бол жоохон эвгүүл байдаг. Тэгвэл би өнөөдөр монголчуудаа бүх юм гэрэл гэгээгээр хайраа болдго юм аа. Гэрэл гэгээгээр бид ухаан эрх чөлөөгөө эдэлнэ. Тэгэхээр монгол хүний одоо хамгийн гол үнэтэй зүйл юу вэ гэхээр бид нар бол зүрх сэтгэлээ сонсъё гэдэг гай. Тэгэхээр бол бидний зүрх сэтгэлд бол одоо энэ Монгол орн маань тэр чигээрээ байгаа шүү. Хүн ард түмэн одоо ашигт малтмал агаарын цэвэр. Монголчууд бол нарны голчон дээр байдаг. Агаарын цэвэр дээр алтан дээр суусан амны ишигтэй алгаа тассан алдар нэртэй явах өвгдээдсэн буянтай болсон. Монголчуудын тоохгүй юм нь энэ Монголын газар шороог амнаас илүү хайрлаж байгаа бол алт мөнгөө уухгүй байх, аршаа усаа хайрлаж эдлэх. Тэгээд энэ нэг байгаа байдлаа Монголынхаа ирээдүйд ингэж бэлгэлмээр байна. Тий хүн болгоны зүрх сэтгэл шүү дээ. Тий тэгэхээр бол би бол одоо сүүлийн үед хүмүүст их баярлдаг нэг зүйл байгаа. Надад баярлдаг зүйл бол хүн болгон уул усаа их тагтдаг болжээ. Тэгтээ ер нь ойлгох гэж явж байна. Тэгтээ бид бол ингээд нарыг бүгэлээд байгаа биш. Бид өвөг дээдсээ бүгэлээд байгаа. Өвөг дээдсээс бид нар энэ амьд явах биез, энэ алхаа гიშгээгээ олж өвчин зовлонд баригдахгүй, зүтгэр захирагдахгүй биезээ өвөг дээдсээс авдаг. Биднийг энэ амьд бүтэн байлгаж өвөг дээдс бол гэрэл гэгээгээр биднийг сонсож байгаа. Биднийг бол ингээд хэдэн зуун удаа бүтээгээд ингээд байгаа чинь бол биднэрт ямар нэгэн бүтээх цаг хугацааг өгөөд бид нэр бүх юма хийлгэж байгаа шүү дээ. Өвөг дээдс бол. Тэгэхээр одоо миний ярьж байгаа хэлж байгаа ч гэсэн өвөг дээдс маань хэлүүлж яриулж байгаа. Чингис хаан маань бол энэ алтан нарыг бол одоо ингээд бүүвэлсэн анхны хаан байхгүй юу. Тэгэхээр энэ алтан зүрхэндээ нарыг бүүвэлж гисэн. Энэ нар гий гэдэг чинь бол Чингис хааны үг хэлсэн үг шүү дээ. Энэ нар гий гэсэн үг. Энэ нар гэвэл энэ нэр гийдэг. Энэ нэр гэвэл энэ ам гийдэг. Энэ ам нэр хоёр гийжж алтар гийж байгаа. Энэ нэр бол зүрхээр нарлууга гий гэсэн үг шүү дээ. Бас энерги гийхэн энерээд энерги гэсэн энерги гэсэн үг чинь. Энэ энерги гэдэг үгийг бол Ховлоо хаан, Наклон хаан, Бат хаан гэдэг бол энэ нар гэж байгальдлаа тэр нарыг ингэж тосож
бүүэлж цэнгэж байгаль дэлхийн амар амгалан ингэ тогтоож ирсэн ус зүрх сэтгэлээрээ. Тэгжээж энэ дайн дажингүй энэ газар нутгийг алт мөнгөний ухуулахгүй бүрэн бүтэн байлгасан ус. Николай хаан болохоор энерги гэдэг үг чинь Николай хаан энерги гэсэн үгээр арай нэг юугаар хэлээд ингэсэн шүү дээ. За энэ номыг бол уншсанараа хүн болгон бас энэ энерги гэдэг нь бол их өөр ойлголттой юм а гэдгийг бол ойлгоно. Миний утас бол 99.18 21.11 утас байхгүй юу? Тэгэхээр би монголчуудад нар заяатай шүү. Нар заяат монголчуудаа энерги гэдэг номыг бол 15 онд хийсэн. Энэ 17 оны номыг уншиг бол 99.18 21.11 утсаар холбогдороо миний ажлын байр бол Эхтлгүүрийн 10 дугаар байранд байдаг. Баруун урдлын өртгөлд нь байдаг. Би Монголд бол асуултгүй үзэж байгаа ганцхан хүн. Би өөрийнхөө мэдрэмжээр нарнаас мэдрэмжээ авч ястал энэ бурхан алдуу уулын одоо дэлгүүн богд уулын ононгол хэрлэн голын балжин гол дээр өссөн энэ нартай газрын хүүхдтэй. Тэгэхээр бол би бол одоо энэ хан хинтийг хангааж яхад бол хан хинтийг хангаалгаадгаа энэ алтан шарнаараа алтан зүрхэндээ бүүгэлээд алгаад ашиж аамны хишиг алдар нэртэй явхаа энэ аав ээжийн өвөг дээдс Монголын энэ хайр халамжаар эрхчлөөгөө энэ зүрхэндээ эдэлж байгаа нэг залуу байна. Тэгэхээр энэ монголчууд бол энэ янз бүрийн өвчин зовлон энэ аваар бас бол энэ оншин мэддэхгүй газар бас үхээрэн бузрыг бол энэ байгалийн давтамжаар би застдгийг шүү. Тэгээд монголчууд бол энэ энергийн заслыг бол би энэ байгалийн 9 Чингис хааныхаа 9 зүйлээр хийдгийг. Тэгээд одоо энэ дээр бол бас байна. Энэ номон дээр бол яриул маш их юм байна. Энэ нэвтрүүлэг учраас энэ ном бол бас ингээд тодорхой хэмжээний ойлголтыг тий. Тэгэхээр би бол яг юу хүсэж байна гэхээр хүмүүст бол энэ дээр бол цэнгэл гэдэг хүн талаас нь битгий хараарай. Энэ дээр өөрсөндөө хэрэгтэй юм авчаасай. Тэгээ энэ ном бол нэг 10,000 төгрөгийн үнэтэй. Энэ номыг ирээд уншсанараа эцэг эхийнхээ үгэнд орохгүй үг авдаггүй улсууд бол энэ номыг уншаад ойлгоход хялбархан. Тий. Энэ бол их жижигхэн жинтэй ном. Дээр нь тэгээд энэ номыг бол би Монголын 3 сая хүнд зориулж нар заяатай юм а бид зүрх сэтгэлээ олж явуул их өөрсөндөө амьд байх үед их олон зүйлийг мэдэрч авна. Тэргээрээ бид хөгжүүлж өөрсдөө чадна гэж байгаа. Тий. За тэгэхээр хоёлаа номноос төр ангижраад бас өөр нэг асуудал гарах гэж бодож байна. Мэдээж асуудал одоо таны энэ үзэж харах тийм ээ. Зүйл бол төрмөл байсан уу, аль эсвэл олдмол гэдэг ярьдаг да тийм ээ. Таны одоо энэ авиас бэлэгчийг төрхөөс заяасан зүйл үү? Энэ хизэнээс таваас үзэж харддаг болов гэдэг. За би ер нь бол нэг 90-ад оноос өмнө л ер нь үзчихсэн дөө. Ер нь хүүхэд байхын мэдрэмжтэй байсан. Миний энэ аавын талынхан бол одоо хинтийн бавуу баячууд гэж бол хүмүүс анддаггүй. Одоо ч усхан байдаг. Тэгээд би тэр сайхан улсуудынхаа одоо юмыг бол өвлж авсан хүн. Өвлөختөө надад өгөөч гэдээ авчаагүй. Тэр улсууд маань бол надад энэ насанд маань одоо ямар ч хүн заяагадаг мэдрэмж, байгалийн хайр шиг гэрэл гэгээг монголчуудад нь хэлүүлэх гэчил баг нар заяаг нь хэлүүлж энэ Монгол орныг аварж энэ хүмүүсээ хайр болгож ойлгуулахын төлөө намайг дэлгэрүүлсэн төрүүлсэн байх л та. Тэгээ ер нь бид бол эхийн умаагаас төрөхөд бол биднийг тэнгэр хүлээж авдаггүй, биднийг гэрэл гэгээ хүлээж авдаг. Бид нар бол төрхөөс үхүүхтэй гэрэл гэгээн захирагддаг хэрнээ үхэхтэй гэм нүгэлд баригдаж харанхууд захирагдаж бид үхэл рүүгээ явдаг. Тэгээ бидний бол одоо хамгийн гол амны хишиг бол одоо алтан нар харахад ер нь бидний бол зүрх сэтгэл шар тос болно доо. Тийм. Ер нь тэгээд хүн гэдэг чинь ер нь ингэж хаагдмал биш юм нээгдмэл. Ингэж тэлд одоо энэ гараа тэлээд байгаа чинь омгшиж онгоож огшиж гийгэж энэ дээшээ мэдрэмж энергиас сансар окторгой хязгаар хэдэн сая нарны элчнэр өвгдэтсэн мэдрэмжийг нь алтан зүрхэндээ ингэж бурхан алдуу уулан дээрээс энэ шилийн богд энэ богд уулан дээрээс энерги авч байна. Тэгэхээр ер нь бол би бол энэ богд уулыг бол насаараа шүтэж байгаа. Тэгээ энэ уулыг мараадаж амьддаг шүү дээ гэр орон. Өглөө болгоны уул руугаа гүйчин байглаас энерги авдаг. Авсан энерги давтамжаараа хүнээ засдаг. Тэр мэдрэмжээрээ хүнээ үздэг. Мэргүй хүн гэж бол байглаас мэдрэмжтэй хүн байх хэвээр. Манай Монголд бол нэг тааварч юм шиг онцлох юм шиг жоохон тийм асуудал байдгийг. А ер нь дуу хоолойтой дуучин хүн бол дуу хоолоогоор хоолоо олдог бол мэргүй хүн бол мэдрэмжээрээс бусдаас ялгаддаг байхгүй юу? Би хэзээ зоос чулуу татаж үзэж байсангүй. Дээр нь бол энэ хүмүүсийн нэг дургу зүйл нь болохоор хүний амьдралыг сайхан яриулж будаа идэв чи гэдэг байхгүй. Тийм байх юм бол би бас хүмүүстэй адилхан ямар мэдрэмж ярьж болох юм болохгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгээ яг миний мэдрэмж бол Монголд бол надыг бол олон жил алдартан болголоо. Асуултгүй цэнгэл гэж нэрэндээ хайртай. Энэ нэр бол миний нэр биш, ард түмний нэр. Тэгэхээр энэ асуултгүй үзэн гэдгийн гайхамшиг нь бол
хүнд ингэж үзхийг л хэлж байгаа юм л да. Овог нэрээ хэлээд ингээ үзүүлчихдэг. Тэгээ би бол энэ мэргээрээ бол баг 32 жилч ажилласан юм уу? Ер нь над шиг удаа ажилласан, над шиг ингэж өөр үзэж байгаа хүн Монголд байхгүй юм байлээ. Би үнэхээр энэ байгалийн мэдрэмж шалгуураар бол бас бусдаас ялгаатай гэдэгт дотроо бол баярлж явдаг. Тэрийг хэлэхээр улсад атаархдаг. Гэхдээ атаархаад адилхан болж чадахгүй юм ч одоо тэгээд үнэхээр сайхан юм хүлэн зөвшөөрөх нарн гарсан. Би бол энэ нарны мэдрэмжээр энерги авч энэ авсан энерги би ер нь уул усанда очиод улсуудтай адилхан байшин суу машин тэр гуйдгүй шүү дээ. Тий энэ эх орон дайн дажингүй амар амгалан энэ хүн болгоны зүрх сэтгэл нэгдээд энэ оюуны энэ харанхуй энэ зүрх сэтгэлгүй улсууд энэ ялзарлаа орхиод энэ уул ус байгаль дэлхийгээ татаад тэгээ энэ шашин машин гэдэг зүйл маань бол яг хэвдээ ер нь жоохон хөгжилд ороод төгждөг. Ер нь энэ хүний энэ үзэл бодлыг заахан тулгахгүй ш. Яг хүний зүрх сэтгэлтэй ойр зүйл дээр хүн амьдрал өөрөө хүлээн зөвшөөрж амьдрал өөрөө тулж явдаг штэ. Тэгэхээр хүн болохоор амьдралаас их хотлоо хол юм ярмаар хүн. Амьдралтай хамгийн ойрхон юм хэл одоо ээжийнхээ нэг хөлөг угаагаад эцэгхээ хайрлах чинь амьдралтай ойрхон байна штэ. Бид нар болохоор өнөөдөр эцэгхээ хайрлаагүй байж өглөө босоод ажилласаа хоцорлоо хурууныхаа хээг даръя гэл. Хаавсан тэр хотын баруун завхуудаас л ажил руу яриад тэгэл юм хийгээл байдаг 20 30 жил ажил хийдэг элэг бөөргүү тэгэл нэг эцэгхээ зоосоо усуу чинь ер нь нэг хүний төлөө тэр муу усынхаа төлөө яваад хүн амтан баяжуулаад өөрөөсөө эрүүл мэндгүй сүл тиймэргүй хинт тоогдохгүй нийгмийн шаар толгой нугаагдаал зүрх сэтгэлгүйгээр л хороод ирэхэд ингээд дуусаад идэг. Би энд үнэхээр одоо хүн болгон бол өөртөө хайртай байгаас энэ Монгол орондоо хайртай байгаас энэ эцэг эхээ хайрлчаас энэ зүрх энэ хүнд байна уу байхгүй юу гэдэг дээр л би хүнтэй үг ярьдаггүй. Энэ дотроо зөвхөн уйлж явдаг. Энэ шашин энэ намын асуудал ихтэй ирэхээр бид соёлоо хаяад байна. Оюуны баялгаа хаяад байна. Бид өөрсдийгөө чаяад энэ эцэг эхээсээ ч холдоод байна. Тэгээ энэ эцэг эхийг хайрлахыг сургууль заахгүй. Дээр нь болохоор энэ бид бол энэ энерги байглаасаа авнаа. Бид нар ер нь бол энэ нараа шүтья. Энэ нарыг шүтснээр ер нь их олон юм дэлгэрнэ. Энэ номон дээр бол байгаа да. Тий. Тэгээд одоо би бол энэ энергийг бас нэг юм хэлмээр байна. Энэ дотор бол ер нь бол одоо хүн толгоондоо юмаа хүлээж авсан зүйлээ шууд толгоогоор шийдвэр гаргахаа болов. Дотор хүнээс асууж дээшээ юм хамаа гуйж явах хэрэгтэй. Дээрээс өвгдөөс таалдаг штэ. Бид нар хүнтэй суугатаа ч гэсэн толгоогоор шийдвэр гаргаад дээшээ юм хамаа гоохгүй ээжээс эцэг эхээсээ ч асуухгүй дотор хүнээсээ асуухгүй шийдвэр энэгээр шийдвэр гаргахаар дандаа буруу шийдвэр гаргадаг. Тэгээ энэ маань болохоор маш их харанхуйг бий болгодог, өвчин зовлонг бий болгодог. Бид нар бол одоо муу юм сурахтаа сайн хэрнээ сайн юм хуваалцаж ярилцахгүй байгаа нь бэлууга хавааж идэж чадахгүй тамтай адилхан байна л да. Яг үнэхээр нарыг шүтээ зүрх сэтгэлээ сонсох юм бол хүн бол их сайхан эрхчлөөтэй, их зөв бодолтой, их сайхан тэнүүн амьсгал цэгцтэй, алхаа гიშгээтэй, галзуурсан юм шиг оюуны тэм солиултыг юм ярихгүй. Тэр нь их энгийн баймар байна. Тэгэл хүн болгон өнөөдөр ярьж байгаа шүү дээ. Миний одоо бас нэг ярьдаг зүйл байдаг байхгүй юу? ертөнцийн эзэн бол шашин биш хүн биш ертөнцийн эзэн алтан нараа. Алтан нар бол хүний зүрх сэтгэлийг чөлөөлж эрх чөлөөг нь өгж байгаа, бие зүгж байгаа, энерги өгж байгаа өвгдээдсэн юм л одоо ганц одоо мэдгдэх хүн ч гэсэн маш чухал юм. Бид нар хоол хүнсээ дээрээс авч байгаа. Тий. Бид нар ер нь дээшээ ядрахаараа л хатдаг. Ядрахгүй ер нь дээшээ харна байхгүй би мундаг. Бид тэнэрч залахгүй толгоогоо мэднэ л гэдэг. Одоо толгоогоо мэддэг байсан бол энэ 100 айлын улсууд хүний мөвдөө хайчихгүй. Ямар ч зүрх сэтгэл алга байна шүү дээ. Би мэднэ гэсэн ус. Харин би мэднэ гэж хэлж чадаагүй улсууд бол энэ боосууд байна. Ер нь энэ сайн сайхан би мэднэ гэж өөрсдөө хэлээгүй улсууд Монголыг авч явж байгаа шүү. Тий. За таны үгийг сонсвол их таатай байна л та. Хүний бодож санаж байгаа за хэлж байгаа үг хийж байгаа үйлдэл гэдэг зүйлээс хувь хүний бас тодорхой хэмжээний бүх зүйл бас шалтгаалдаг гэдэг л дээ. Одоо мэдээж асуудал хүн сайн юм бодох юм бол сайнны үр дагавар гарч ирнэ. Муу юм бодох юм бол түүнийхэн дагаад бас муугийн үр дагавар бас явж идэг гэдэг. Энэ бол мэдээж асуудал яг манай монголчуудын хувьд ажиллах юм бол байгаль гэдэг зүйлээ шүтгэе байсан. Одоо нараа гэдэг зүйлээ эрхлэн дээдлэхээ байснаас бас тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа байх. Бид ер нь нарнаас л энерги авдаг байхгүй. Бидний одоо гар утсуулахад зайгаа бид нар байгальдаа гараад нартайгаа холбогдоод авч байгаа шүү дээ. Бид байгальдаа гарч нартайгаа холбогдохгүй бол энэ муу үг хаанаас гараад байгаа юм бэ? Толгойн дотроос энэгээр шийдвэр гарч байгаа. Энэ дотроос муу үг гарч байгаа. Жишээ нь та хүний ээж байла үг хэлнэ шүү дээ. Хүүхдтэй. Тэгэхээр ээж аавдаа хэлдэг үг нь дайс үг хэлж байгаа юм шиг санагдал. Ядаргаатай юм аа.
За тийм гомдчлаа авахгүй идэхгүй чадахгүй болий. Өмсөхгүй, харахгүй, дараа болий. Энэ яг юу хэлээд ийм гэхээр толгой тархин дотор байсан тэр уур уцаар маханд байсан зовлон 9 жорын үзэж харсан юм хүмүүсийн нөлөөг толгоонд аваад хүмүүсийн үйл үүрийг толгоонд авснаар зүрх сэтгэл нь хаягдаад тэр хүний нас багасж байна. Тэр хүний цусан хангамж сэлгэх чинь гадны хүчин захирагч чинь гэсэн үг шүү. Гадны хүчин зүрх сэтгэлээ сонсоод зүрх сэтгэлээ дагуул гадны хүчин захирагдахгүй. Гадны хүчин захирагдахгүйгээр өвчин зовлон тусахгүй. Аваар осол гадны гинтийн нөлөөнд орохгүй. Бидний зүрх сэтгэл дотор энэ хайр гэдэг зүйлийг өвгдөөд цаг секундгүй өгж байгаа. Бид нар бүр альшаа ус энэ агаарын цэвэр хүчил төрөгч энэ калиум магний энэ амар амгалан алхаж гიშгэж бүрэн бүтэн байхыг өвгдөөдсээс цаг секундгүй авч байгаа. Ганцхан тэрийг бид нар ердөө хүлээн зөвшөөр дээшээ харахгүй, дээшээ ол замгаа гойдгүй, хүсэл мөрөөдлөө зүрх сэтгэлээр нарнаас ууж энерги авахыг л бид хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр нарнаас хүн холдож болохгүй. Гэрэл гэгээнээс хүн холдно гэдэг чинь гэм нүгэлд баригдаж, гэрэл гэгээг хайна гэдэг чинь тамд захирагдаж. Энэ деважин гэдэг зүйл бол энэ амьдын деважин гэдэг чинь бол энэ алтан нартайгаа ойрхон зүрх сэтгэлээ авч явж энэ элэг үтэндээ захирагдаж энэ их орон газар шороонд захирагдахыг л бид нэр энерги авч энэ насны буян зэйга өгдөөцөөс эдлээл гэж хэлээд байгаа шүү дээ. Одоо манайхны хувьд одоо яг алтан нарандаас усал залбирч байгаа ганцхан тохиолдол юм бол одоо цагаан сарын шинийн нэгний өглөөний нар л одоо яг харж байна да. Би бол өдөр болгоны нарыг бурхан алдуул ер нь өглөө болгон би нараа хөлөөж нарнаасаа энерги авсаар байгаад би мэдрэмжээ хөгжүүлж чадсан, зүрх сэтгэлээ сонсож чадсан хүн. Би өнөөдөр зүрх сэтгэлээ сонсож чадаагүй бол би хүн үзэж чадахгүй. Ер нь хүний энэ амнаас зүрхнээс бол дандаа гоё үг гарч байгаа шүү дээ. Тий, аав иди өмсөө бусдыгаа хайрлаа. Би ер нь тэгээд энэ зүрх сэтгэлтэй хүн гэдэг чинь бол зөв бодолтой байдгийг. Тийм муу санаа бузар буртаг байхгүй. Ягаад гэвэл хүн өөрийгөө ингээд цэвэрлж чадж байгаа байхгүй зүрх сэтгэлээ сонссноор дотор хүнээ цэвэрлэж дотор хүнээ цэвэрлж ер нь дээд одоо янз бүрийн хэцүү тохиолдол ороход хүн чинь уушлаараа өвгдөөдсөө би юу хийчих вэ уушлаараа гэдэг дээшээ гэрэл гэгээг сонсдог байхгүй зүрх сэтгэлээрээ. Гэрэл гэгээг сонсохгүй байна гэдэг чинь эндээ захирагдана. Энэ үүлийн үр толгой тархиныхаа эд эсийг өхүүлчихээр зүрх сэтгэл хаягдахаар тэрнээс болоод энэ алтыг ухаад аршаа усыг устгаад энэ ер нь энэ гэм нүгэл шунал энэ гадны энэ буруу зүйл хийгээд байгаа энэ бүх юм чинь бол энэ толгой тарих гэм нүгэлтэй улсууд хийгээд байгаа. Тэгэхээр энэ гэм нүгэлтэй улсуудын буруу зүйлийг бол энэ зүрх сэтгэлтэй улсууд уучлал цагаатгаж өршөөж буруу байсан ч гэсэн тэрийг нь угаад цэвэрлэж авч явдаг байхгүй юу? Тэгэхээр бодос сэтгэлийн үр өгөөж гэдэг зүйл. Ер нь хүн бол ер нь байгальтай ойрхон байх юм бол дандаа аквариум дотор байгаа ус шиг тунгалаг байна. Хүн байглаас холдоод эд материал захирагдах юм бол зүрх сэтгэлээ хаяад мангас ахад захирагдсанараа хүн харанхуй захирагдана. Хүн харанхуй захирагдсан улсуудаас амнаас нь гоё үг гарна гэж байхгүй дээ. Эцэг гэхээ хүртэл хайр болгож харж чадахгүй байна гэдэг чинь бол одоо энэ чөтгөрийн ундаа дээр нь энэ гадны гэм нүгэлтэй улсуудын ер нь бол энэ Монголд бол бас нэг зүйл байгаамаа. Ялангуяа бол одоо энэ ер нь энэ хүний хамгийн гол зүйл бол энэ гимнастик хийх, дасгал сургууль хийх ч биш. Инех дасгал дээшээгээ хийж ямаар байна. Амьсгалах дасгалаасаа хийж ямаар байна. Дээр нь тэгээ бодол санаа толгоогоо сайхан амрааж ямаар байна. Ингээд энэ толгоогоо амраа. Зүрх сэтгэлээ дандаа сонсож, зүрх сэтгэлдээ гоё хүсэл мөрөөдлөө дээшээгээ гойж явах хэрэгтэй. Бурхан гойсонд нөгдөг шүү. Онгоц аавын, баашинг аавын гэсэнд нөгдөг. Тэгээ ер нь бол манай монголчууд чи эрэгтэй эмэгтэйгөө сайхан нараа бүүлээд байгаа л бид өгдөөцсөө бүүлээл. Энэ гэрэл гэгээ энэ энергийг бол энэ их дэлхийн одоо энэ элчит нарны массыг бол энэ элэг зүрхэндээ мэдэрч байгаа. Монголчуудын энерги ундаа нь болохоор айрг байдгийн, энерги хөгжим нь болохоор юу морь хоор байдгийн, энергийн дуу нь болохоор уртын дуу байхгүй. Эдэн готлоо өмсөд элэг зүрхээр энэ нар заяатай энэ Монголоос хөшөө Алтан уургийн нар заяатай хааны угийн монголчууд бол одоо ер нь бол энэ Азийн деважин гэдэг чинь яг байгаль дэлхийгээр Монгол орно шүү дээ. Бас дэлхийн деважин гэхээр бас Монгол орно. Тэгэхээр энэ Монгол гэдэг үг маань болохоор ямар учиртай ихээр энэ Бурайд сур харва Монгол сур харва гэж байсан шүү дээ. Тэг хүн зүрх сэтгэлдээ энэ гэрэл гэгээг болохоор л хөгжинэ.
Тэгэхээр бид нар бол энэ хөгжлийг зүрх сэтгэлээ сонсоод толгой тархиа амраагаад ер нь нэг хайр гэдэг зүйлийг хүнд гаргаад өөрийгөө ойлгож чадах юм бол дээрээс нь гэрэл гэгээ бидний зүрх сэтгэлийг тааж чөлөөлж энэ улс их орныг хөгжүүлж чаднаа. Тэгээ би энэ монголчуудыг хүн болгон инээгээсээ хүн болгон эцэг эхээ хайрлаад энэ газар шороо гэдэг зүйлийг хайрлаасаа энэ аршаа ус амар амгалан олохын тулд энэ аршаа усаа хайруулгаж уугаас энэ уух ус мусаа хайруулахгүй энэ ус мусандаа уур уцаар шингээж уух чинь бол ердөөсөө идэж уух юм а өгдөөц нь өгөөд ихад авахгүйтай адилхан гаргаж яадаг шин хүмүүс чинь. Тийм. Тэгээ энэ хэд материалууч их дэлхийгээ шүтье. Их дэлхийгээс бид холдох хүчиргүй монголчуудаа бидний зүрх сэтгэл байна. Монголчуудын хамгийн үнэтэй юм бол энэ газар шороо. Бид бас морио шүтдэг. Бид болохоор за бидний эргэн тойронд хүрээлэн байгаа орчин нөхцөл. Бид бас ихээс төрсөн тийм. Бид бол эмэгтэй хүнээ бид бас хайрлах хүндлэх хэрэгтэй. Бид өнөөдөр бид бас хилээ хамгаалахаас гадна эмэгтэй хүнээ хамгаалах хэрэгтэй. Эмэгтэй хүмүүс маань бол эр хүнээ шитэд шүтэх хэрэгтэй. Дээр нь их дэлхийгээ эр хүнтэй их дэлхийгээс эр хүн холдоод шүү дээ. Их дэлхий эр хүн хоёр маань ойр байсан. Одоо эр хүн маань эд материал төмөр хүлэг эд хөрөнгө жолоо молуугаар гоёж гэх шиг өнөөдөр бид нар зүрх сэтгэлээрээ байгаль дэлхийгээр л гоё л доо. Өнөөдөр би эцэг хайрлаагүй гэж нэг чулуу молуу хөөрг мөрг гэж яг би бол бас хөөрг мөрг бас их сонирхож Монгол доо. Гэхдээ ер нь бол хамгийн гол зүйл бол эцэг их гэдэг чинь дахиж бүтэхгүй. Бид нар бол алт идэхгүй нүүрс идэхгүй шүү дээ. Биднэрт өнөөдөр утаа байсан ч гэсэн энэ утаа зогсоохын төлөө зүрх сэтгэлтэй ард түмэн зүтгэж энэ ард түмний энэ зүрх сэтгэлийг бас ойлгохгүй байгаа чинь гэм нүгэлтэй улсууд дээр үнэ гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр энэ гэм нүгэлтэй улсууд гэдэг маань ямар ч энэ гэрэл гэгээг ойлгохгүй энэ ард түмний энэ зүрх сэтгэлийг ойлгохгүй байна гэдэг чинь ард түмнийг шууд хүйтэн болгож харанхуй болгож ард түмнийг шууд толгойг угааж давхархчгаатай адилхан Монгол хүний эрх чөлөө зүрхэндээ байгаа учраас Монгол хүн гэдэг зүйлийн хайр оюун ухааныг одоо энэ өөрсөнд нь ингэж зориулаад тэр зорьсон зүйлээр Монгол улсыг хөгжүүлэхийн төлөө бодлого барих хэрэгтэй л дээ. Тий, төрийн бодлого бол ердөө Монгол хүнээ хайрлах хэрэгтэй. Ялангуяа Монгол эрх хүн чинь одоо музейд одоо тавихаар шахуу их ховордчлоо шүү дээ. Тэгэхээр Монгол эрх хүнээ бол энэ төр засгаас бол ер нь бол энэ шоромжуулж энэ олон хүнийг толгой тархийг нь ингэж айц хүүцээр дүүргэж зүрх сэтгэлийг хаяулж цаана нь олон гэр бүл одоо уйлж мааж залуу үеэ энэ хуулиар ингэж айлгахаа болмоор байна. Ялангуяа энэ эрэгтэй хүнийг бол одоо их хүнээс төрсөн энэ их байгальтай нэмэгтэй хүн хайрладаг, өөрийгөө хайрладаг энэ гэр бүлийн төлөө баршгал баймаар байна. Бар гэдэг амт чинь гадар шорооноос урагддаг, их орноос урагддаг, өөрөөсөө урагддаг, хань ижлээсээ явдаг шүү дээ. За би ч гэсэн одоо нэг амьдрсан амьдралаа бар шиг амьдрал ястаа нэг үр хүүхдийнхээ төлөө хайртай хүмүүсийнхээ төлөө энэ Монгол их орн энэ ард түмний төлөө яваад дуусна гэж бодож байгаа шүү дээ. Тий. Би бол ер нь бол бүр байглаасаа их оронч сэтгэлтэй юм. Миний зүрх сэтгэлийг бол энэ их орн төрсэн болохоор их орн өөрөө алтнараар зүрх сэтгэлийг минь галзуулж байна. Энэ галзсан зүрх сэтгэл минийх биш ард түмнийх байгаасаа. Ард түмэнд би энийг зориулъя. Тэгээ ард түмний зүрх сэтгэл хүн чанар сайн сайхныг харж баярлах чинь та бидний баяр байхгүй юу? Тий. За тэгэхээр бас нэвтрүүлгийн маань цаг ер нь өндөрлөгтө хүж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо мэдээсээс нь болж өтөхгүй байгаа дандаа үргэлж ингээд болж өтөхгүй байна гэж бас нийгмийн хэлхээс илүүтэйгээр ер нь сайн сайхан зүг чигээр нь оруулах талаас нь бас хүмүүстэй гоё эерэг энерги өгье гэж бодож байна. Бидний зүрх сэтгэл хайраар сэрдэг. Хүн өгсөн ч гэсэн сэрэхтэй, өглөөс сэрэхтэй хайраар сэрдэг. Тэр хайраар сэрэхтэй хамгийн түрүүнд байгалийн гэрэл гэгээг зүрх сэтгэлдээ ойлгож нүднээс хайрын нулимс амьд байхын хайрын нулимс гарч ил баг сэрдэж шүү дээ. Тэрнээс бол одоо энэ гомдол хэмлэлийн нулимс байх юм бол хүн хөгждөг. Тэгэхээр энэ нулимс хүртэл өөрөө өгөхгүй сэхгүй үгдээдсийн аршаанаар бий болж байгаа. Махнаас гарч байгаа аршаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол өнөөдөр бол Монгол орныг сүүгээрээ бүүвэлнэ, хайраараа бүүвэлнэ. Бид нар Монгол орны ганцхан алт мөнгөө авахгүй ашигт малтмал дээр нь амар амгалан 50 амьдрах хэрэгтэй. Бид нар ер нь гадны бодлогонд захирагдахаасаа илүү бид нар энэ эцэг ихтэй гэр бүл гэдэг зүйлийг бол юм хааны хатны юм шиг энэ эцэг их үгийг сонсдог баймаар юм байна. Дээр нь тэгээд энэ
энэ гэр бүл гэж хичээл ер нь сургуулиудад бас байгаасаа. Тий. Дээр нь болохоор гэр бүлээс гадна нөгөө нэг нь нийтийн төлөө. Нийт нэгний төлөө. Тий, тийм нэг гоё үг байсан. Дээр нь бас нэг үг байсан. Хүн бүр дээр үед социализмын үндсийг нүдлэн ширхэг хүчлэн нүдлэн хамгаалж ариг гамтай адилхан гэдэг. Ер нь тэгээд Монголд бол юмд нэг ариг гам гэж байдагтай адилхан хүн өөрийнхөө эд хөрөнгөн дээр бол ярих гаагүй. Хүн зүрх сэтгэл дээр ариг гамтай өөрийгөө хүндэлдэг юмдаа бас их ариг гамтай маймар байна. Одоо үед юм элбэг болцсон гэл нэг хүн ямар 10 машин унах биш тийм ээ. Тэгээд юм хамаа хаялсан, цацалсан, асгалсан нэг тийм цэвдэг хүүтэн сэтгэл чинь бол бас л нэг гэм нүгэл эдлэхгүй юм эдэлж байгаа. Бас л нэг тийм юм байгаа шүү дээ. Тэгээ энэ Монгол улсыг хөгжүүлэхийн төлөө бид нар бол энэ монголчуудын хуулиараа нэгдүгээр энэ орон сууцчлах асуудлаа залуучуудыг сайхан орон байртай болоосоо хоёрдугаарт энэ утаа гэдэг зүйлийг бол харж байна. Тэгэхээр бид нар энэ зүрх сэтгэл энэ хайр инээмсэглэлээр утааг бол ажиллах чадах байхаа. Утаа бол маш бага зүйл шүү дээ. Тий. Инээмсэглэл гэдэг зүйлийн ардаа бол их нарийн нандин утга учраас нуугдж байна гэж ойлгож болох юм. Тэгэхээр бид нар бол одоогийн яг хараад байхад дор хүртээ нүүрэндээ инээмсэл тодруулдаг хүн бараг шахуу байхгүй л басна л доо. Биш ээ. Та бас буруу хэлж байна. Ер нь бол хүн болгоны 3 сая хүн инээмсэглэхэд ганцхан их дэлхийг ойлгоход хүн болгоны зүрх сэтгэл нэгдэнэ. Бид нар угаасаа нар заяатай зүрх сэтгэлтэй ард түмэн. Тэгээ энэ дээр байж штэ. Хүний зүрх сэтгэл хүн чанар шударга гэсэн нараараа гойдогт байдаг юм а гэдэг байхгүй. Одоо бол энергийн зун, сэргэн мандалтын зун, улс хөгжлийн зун бидний зун учраас бид бол зүрхэндээ гэрэл гэгээгээ олж авна гэдэг. Бид нар энэ зүрх сэтгэл байх юм бол хэнийгээж гомдохгүй. Зүрх сэтгэл байвал хэнийг ч хайрлаж чадна. Зүрх сэтгэлээ олсон бол Монгол орныг бүтээхэд маш ойрхон. Тий. Зүрх сэтгэл гэж яг юу хэлээд юм? Нөгөө Батэрдэн аваргын нэг хэлжсэн үг байгаа шүү дээ. Та санаж гинөө? Алтахуулахгүй, амтан алуулахгүй гэдэг нэг айгүй гоё үг хэлжсэн. Би тэр хүнийг бас нэг ястаа нэг ерөнхийлөгч болчихвол нэг тийм байгаасаа гэж бас их мөрөөдсөн дөө. Тэгээд яг хөө миний их орон үзэлтэй, их орон сурталтай. Их орон ер нь бол би өөрөө Хинтийн ангийн хүн. Би бол бас Хинтийн цагдаа дээр олон жилийн өмнө хүүхдүүд зүгээр нэг сахилгагуудаа цагдаад байцаагч цагдаа бүгдийг тараасан. Тэгэхдээ та нар том хүн болоод ямар хүн болох вэ гэж асуусан хүүхдүүдээс. Би ч залуу байсан. Батэрдэн аварга шиг хүн болно гэж байгаа шүү дээ. Батэрдэн аварга маань бол ямар хүн бэ гэхээр маш их сайхан. Би бол зүгээр зурагтаа л харж байсан. Тэр хүн маань бол бас их сайхан төвшин, ануухан, эр хүн гэж тийм л нэг сайхан жодагтай, тийм л бас нэг сайхан төлөв сайхан байдаг байх та. Ер нь Монгол эр хүн гэдэг чинь бас гоё шүү дээ. Цаанаа л бас нэг хүн чанартай, дулаахан, уйрам зөөлөн, ер нь бас нэг Монгол эр хүн чинь их гоё түшигтэй, хүн хайрлах сэтгэл, зүрх сэтгэлтэйгээ шууд холбоо өрдөг, ойрхон сэтгэлтэй. Ер нь сүүн заяатай сүүгээр нараа сүүгээр цацлаа нарлуугаа өргөдөг. Тэгээд ер нь ихийн бүүгээ сүүгээр цацлаа бас нараараа бүүэлдэг, үрээ нараараа бас бүүэлдэг. Энэ сайхан Монгол улсыгаа хөгжлийг нараараагаа яод дээр нь нар гэдэг зүйлийг олж авал хүний энэ хэр хур нөхсөв онгоогоод хүн байгаль дэлхийд гаруул эрдөөсөө Монгол улсын хөгжил маш хурдан хөгжлөө. Хүн болгон тийм цэвдэг хүүтэн биш, хүн болгон тийм дулаахан элчтэй болно шүү. Тэгэхээр нар бол хүн болгон дээр адилхан тусдаг зүйл бас биш юм аа. Тий. Хүн алсан хүн шоронгийн газар энэ моргийн газар энэ орчуулган дээр чинь нар бол тусдаггүй шүү. Тэр газар бол ер нь би хаа зарцгартай гадны хүчин захирагдсан байгаа. Толгой тарих бол маш их гадны хүчин захирагдсан байгаа. Тэгэхээр бид нар бол ер нь бол толгой тарихаа сонсдог, зүрх сэтгэлээ сонсдог. Гэрэл гэгээр бидний зүрх сэтгэлийг өвгдөөд сонсож байгаа. Тэгээ бид бол дээшээ хүссэн зүйлээ гуйхтал цаг секундгүй өгж байгаа. Тий, бид нар тэгээд амьд байх виза ч гэсэн өвгдөөдсөөс авч байгаа. Бидний хамгийн гол зүйл бол одоо тэгээд энэ ард түмний зүрх сэтгэлийг энэ төрийнхэн сонсохгүй байгаа чинь ямар аймаар юм бэ? Тэгээд энэ ард түмэн гэдгийн зүрх сэтгэлийг сонсъё. Ард түмнийхээ зүрх сэтгэлд дагаад нэгдэж одоо сүү болоод, хайр болоод, нар болоод тэгээд Монгол улсыг хөгжүүлэхэд монголчуудаа хүн болгон та бүхний бүгдээрнгийн чинь зүрх сэтгэл ер нь нар юм шүү. Тэр нараа элэг бүтэнтэйгээ байгаад энэ газар шороон дээр хайраараа дэлгэрж амьдрья гэж би монголчуудад маш хэлэх дуртай л да. Тэгээ бид эрхчлөөг бол гэрэл гэгээгээр л зүрхэндээ олж авч байгаа. Тэгэхээр бид нар энэ гэрэл гэгээ гэдэг зүйлээс нүрээ буруулж хизээч болохгүй. Тий. Тэгэхээр энэ гэрэл гэгээ гэдэг зүйл ямар агууг би бурхан алдан ууланд төрсөн хүү болохоор энэ алтан нарлуугаа огшиж онгойж гэж сансар огторгоо хязгаар гэрэл гэгээ хүний амьдралд маш их хэрэгтэй амьдралын
цаг хугацаа бүх юмар бол ойлголоо. Тий. За тэгээд таны үгийг сонсох их сайхан байна да. За ер нь тэгэхээр бас нэвтрүүлгийн маань цаг өндөрлөлт тийшээгээ хандсан байна. Тэгэхээр таны ярианаас бол маш сайхан халуун дулаан уур амьсгал энерги гэдэг зүйлийг хүлээж авлаа. Тэгээд үүнээс гадна бид хоёрыг үзэж байгаа үзэгчдэн маань хувьч гэсэн бас маш сайхан халуун дулаан энерги хүлээн авсан гэдэгт бас итгэлтэй байна. Тэгэхээр одоо нэвтрүүлгийн өндөр тийшээгээ хэлбэж байгаа учраас танд сүүлийн хормыг үлдээе. За тэгээд би үнэхээр Монголдо энэ энерги зүйлийг хэлэхэд бол одоо хүн болгон байгальтайгаа холбогдосоо надаар бас монголчууд маань энерги нэвтрүүлгийг бүр аль биесээр хийлгээд зөв ойлголттой зүрх сэтгэлээ олоод энэ улс их орноо цог хөгжүүлцгээе гэж гуймаар байна. Тэгээ энэ ном бол энэ 17 онд гарсан ном. Тэгэхээр надтай уулзвал энэ ихтлгүүрийн 10 дугаар байранд энэ баруун урд өртгөлд нь гадуур ордог байдаг юм аа. Тэгээд энэ асуултгүй цэнгэлд үзүүлэе гэж хүн болгон хүсэж байгаа 99.8 21.11 утсаараа холбогдоорой. Би бол хүн болгонд бол тийм маяг загвар байдгүй энгийн одоо бас хүмүүс намайг сүлд ойлгодог болчихоо. Би бас жоохон хөдөө барилын хүн л дээ. Тэгэхээр яг хуу ер нь энгийн байхдаа ер нь юм ойлгоход хүнтэй ярихад хэлбэр байдаг юм аа. Ер нь тэгээд хүмүүс маань ч гэсэн надтай ярилцахад их хэлбэр байна гэдгийг. Тэгээ хүн болгоны зүрх сэтгэлээр ойлгож энэ ядарсан төсөн өвчин зовлонтой улсуудаа өвчин зовлонгоос нь арилгаад. Тэгээ одоо өнөөдөр бол хүний нуруу муруу баримл гэдэг одоо хүний нуруу муруу бүртэйгээ ачиж чинь. Тэгээд ер нь би зайнаас застдгийг. Дээр нь болохоор энэ толгой тарих бүртэх нь уус нуруу бөөрийн дутагдалд орох энэ зөөлөн мэд бөглөрөх энэ ходоод гэд сэлгэний ус мус дүүрэх энэ янз бүрийн оншин олдохгүй бүх найдваргүй өвчин би өнөөдөр биш би 20 хэдэн жил зогсоо зайгуус асаж хүн ард түмэндээ туслаа зүрх сэтгэлээ зориулаа та бүхэнтэйгээ холбоотой явсаарч ирлээ явсаарч байх болно гэд ард түмэндээ хэлмээр байна. Та бүхэндээ хайртай шүү. Ер нь манай монголчуудын хамгийн гол зүйл бол бие биенээ хайрлая. Хайраар бүх юмыг хоол идэхтэй ч гэсэн хайр болгож авъя. Энэ Монголын хэцүү үеийг ч гэсэн хайр болгож цааш нь хөгжүүлье гэж зорж байна да. За тэгэхээр манай зочны хүндэт гоморт өргөцсөн танд баярлалаа. Тэгэхээр бас таны цаашдын ажил төрөл үүсэлт өндрөөс өндөр амжилтыг хүсэн ирөө. За та тэгэхээр бас Монголынхан ард түмэнд энэ хүү сайхан буянтай үйл хэрэгээ цааш нь сайхан үргэлжлүүлж өөрийнхөө нар мэд сайхан энергийг тарааж түгээж өгөөрэй гэж бас хүсэн хүсэлжлээ. Та маань нэг ард түмэндээ нэг сайхан бас нэг үг хэлчихвэл тэгээд энэ нэвтрүүлэг төгсгөл их сайхан байна л да. Би болохоор бас сая таны хэлсэн сэтгэлийн хөвөрлөөр бодсон санснаа үнэхээр сайхан чөлөөтэй ярихад тантай ярихад их дулаахан байна. Та өөрөө их сайхан уйрам зөөлөн бас их залуу хүн болохоор бас их ойлгож байна. Надыг ер нь бол янз бүрийн юм ярихад тийм шашиншинлэг талыг барьж яар гэдгийг. Би болохоор юм энгийн талыг бариа ярихад бол бас үзэгчтэй юм ойлгомжтой байгаа шүү дээ, тийм ээ. За энэ нэвтрүүлэгч бас их сайхан энгийн явагдчих шиг боллоо гинти. За таны яриаг нэг ард түмэнд За тэгэл яг энэ хөөс сайхан хүсэлт байна. Одоо анх удаа энэ хөөс сайхан хүсэлтийг хүлээж авч байна. Тэгэхээр мэдээж асуудал ганц л зүйлийг бас хэлье гэж бодож байна. Юу гэх юм бол бид бүхний амьд яваа оршин буй ганцхан үндэс Монгол хүн бүрийн за сэтгэл зүрхэндээ ганц авч явах зүйл нэг юм бол хүн чанар сайхан хүнлэг сэтгэл гэдэг зүйлээ бид бүхэн алдалгүй бас бие биендээ хайр инэрлээ бас түгэж цаашдаа улам энэ хүү сайхан сэтгэлийн хэмжээгээр бие биедээ тусалж хөгжиж яваарай гэж бас ард түмэндээ хүсье гэж бодож байна. За тэгэхээр энэ хүрээд өнөөдөр манай энгээр нэвтрүүлэг маань өндөрлөж байна. За өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор зурхаач асуултгүй цэнгэл буюу Дашин Бацэнгэл хүрэлцэн ирж оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.